Сэбацгаано өнөөдөр манай эмээгийн төрсөн өдөр би тэгээд асуултнууд хариулах байна. Эмээ тэгээ хамгийн хөвгөлтэй дурсан чи юу вэ? Зугаалаад гоё хийж өгсөн. Тэр нь хөвгөлтэй байсан. Эмээ чамд хамгийн их хилдэг үг юу вэ гэж. Ансур сайхан болоорой гэж хэл. Хичээлдээ ансураад багшийнхаа үгэн сайн гэж. Эмээдээ төрсөн өдрөөр нь ямар бэлэг өгмөр байсан бэ? Уг мөнгөтэй байвал авчмаас. Юу авах гэдэг юм? Юу? Гоо сайхны үдэг, торт, цэцэг, шоколад зэрэг. Өн эмээд нь хэр их хайртай вэ? Яагаад? Би мэдгүй. Эмээний ямар зан чамд гоё санагддаг вэ? Хөөрхөн гоё, ашин гоё. Эмээгийнхээ юу нь хамгийн их баярлж явдаг вэ? Намайг асардаг, хангаалдаг гэсэн. Эмээ чинь хамгийн гоё ямар хоол хийдэг вэ? Гоё хоолууд зөндөө хийдэг. Жишээ нь ямар хоол юм? Будаатай урах, шилтэй хоол тэдэр хийдэг. Эмээгээ 3 үгээр хэлбэл ямар үг хэлэх вэ? Сайн мэдгүй нэ. Юу ярьдаг юм? Гоё майдаг. Түгээ суудагөө байг ажилдаг. Хүмүүс юм айждаг. Эмээ хэдэн сарын хэдэн төрсөн бэ? 5 сарын 17-нд төрсөн. Эмээ чамд ямар үлгээр эсвэл сургамж ярьдаг вэ? Үнэн шудраг. Сайн юм хэлдэг. Эмээгээ амьтантай зүйрлэхвэл ямар амьтан бэ? Яагаад? Эврэхий шиг зантай. Ирвэхий ямар зантай юм бол? Мэдгүй.
Зохиогоо шилжлээ. За дараагийн. Эмээтэйгээ хам хийх хамгийн дуртай зүйл чинь юу вэ? Хичээлээ давтах. Эмээ супер баатар байсан бол ямар хүчтэй байх байсан бэ? Юм бүхнийг чаддаг, ухаантай. Чадахгүй юм нэг ч байхгүй. Эмээтэйгээ аялбал хаашаа аялмаар байна? Ус. Руу явсан мэт. Дахиад уу. Ус. Гой газрууд. Эмээ чинь чамайг яаж эхлүүлдэг вэ? Хичээлээ онц хийхээр гой хоол хийж өгөөд. Эмээ баялахаараа ямар харагддаг вэ? Хөөрхөн. Гоё харагддаг. Эмээтэй юу хэлнээр санагддаг вэ гэх. Хариулаач. Асардаг баярлаа л гэж хэлмээр. Асардаг. Юу? Асардаг. Асардаг байсанд баярлалаа. Одоо асардаг юм уу? Баярлаа.